Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ Солонгосын сонингоч мэдээнээс танилцуулъя. Та бүхэн нохоо усан сан гэж сонсч лээсэн баг. Ямар нэгэн нохоо асар шаламжилдаг, эсвэл имлэг, дэлгүүр, юм зардаг тэмхүү газар нохоогоо усанд оруулдаг усан сантай тийм дэлгүүр мэлгүүрүүд өчнөл харж байсан байгаа. Тэгвэл энэ удаад солонгосчуудыг гайхшруулсан Солонгосын хуучин ерөнхийлөгч Юн Сок Ёл ерөнхийлөгчийн ордонд өөрийнхөө тэжээвэр нохооноор зориулсан нохоо усан сан байрсан нь одоогийн ерөнхийлөгч И Жэмян болон ардчилсан намын гишүүдийн оройн зог дээр илтэд болон гарлаа. Үүний тухай мэдээ хүргэцгээе. Сайн байцгаана уу? Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл болон түүний гэргийн огцорсны дараах 7 хоногт Ханнам дундах ордонд 200 тонноос их ус ашигласан олон нийтийн эргэлзээг төрүүлээд байна. Ерөнхийлөгч И Жэмян ардчилсан намын удирдлагуудтай оройн зог барих үеэр ордны дотоод орчин хэсэгчлэн ил болсон бөгөөд тэнд байрлах нэгэн усан сан олон нийтийн анхаарлыг татлаа. Оройн зогийн өмнө ерөнхийлөгч И Жэмян болон ардчилсан намын удирдагчид ордны цэцэрлэгт хамтдаа зураг авахулсан байна. Гишүүд гантик чулуун дээр зогсож зураг авахулсан бөгөөд тэрхүү хэсэг нь усан сангийн дээр байрлаж байв. Усан сан нь хөх өнгийн пилтаага доторлогдсон бөгөөд усны гүн нь ердөө 50-60 см байжээ. Энэ усан сан насан туршидтыг хэрэглэн хэтэрхий гүйхэн байсан тул ерөнхийлөгч асан Юн Сок Ёл түүний гэргийн хоёрын тижээдэг 6 нохоо 5 муран зориулсан тижээвэр амьтдын усан сан байж болзошгүй гэсэн хандлага гарч ирсэн юм. Оройн зогт оролцсон нэгэн хүн усны төвшин өвдөг хүрэх хэмжээтэй байсан тул том хүн сэлхэд тохиромжгүй. Ерөнхийлөгч асан хос хүүхэдгүй байсан болохоор энэ нь нохоонд зориулсан усан сан байх гэж бодогдсон гэж ярьжээ. Өөр нэг оролцогч нь мөн усан сан хэд их ил задгаа байршилтай байсан тул хүний хэрэглээнд бус тижээвэр амьтад зориулагдсан усан сан шиг санагдсан гэжээ. Усан сангийн хэмжээ нь өргөн нь ойролцоогоор 2 м, урт нь 5 м байсан гэж мэдээлэгдсэн байна. Юн Сок Ёлын хосууд огцорсны дараа 7 хоногийн турш ордонд амьдарсан бөгөөд нийт 228 тонн ус хэрэглэсэн батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор ардчилсан нам дотоод усан сангийн байгууламж барьсан байж болзошгүй гэсэн хандлагыг удаадараа гаргасан. Хариуд нь тухайн үеийн ерөнхийлөгчийн ордон энэ нь цэцэрлэгжүүлэлтийн зориулалттай жижиг усан байгууламжил байсан хэмээн тайлбар өгсөн юм. Нөгөө дээгүүр ерөнхийлөгч И Жэмян оройн зогийн үеэр иргэдийн хүлээлтэд нийцэх нь хамгийн чухал үүрэг хэмээн онцолж бүгдийг хичээн чамайхыг хүслээ. Түүнчлэн иргэдийн амьдрал бодтойгоо сайжрах нь манай засгийн газрын жинхэнэ амжилт хэмээн онцлсан байна. Тэрхүү оройн зогт оролцсон оролцогчид нэгдмэл багийн урайндор засгийн газрын амжилтын төлөө хамтран ажиллана хэмээн амлалтууд өгчээ. Баярлалаа үгээр өнөөдрийн мэдээг дуусгаж байна.